За бид 5 гарыг бүр цувралаар Улаанбаатар марафонтой холбогдлолтой мэдээллүүдийг та бүхэндээ хүргэж байгаа. Энэ удаад бид бас нэгэн сэдвийг нь онцолж байгаа. Энэ бол салшгүй нэг хэсэг болох тийм ээ. Яг тухайн марафонд оролцож байгаа хүмүүс маань за эрүүл мэнд болоод бусад талаасаа хэрхэн яаж анхааруул цохилтой мэ гэсэн мэдээллийг хүргэх студидтэй. Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Анагаах ухааны доктор профессор Наранбаатарыг сайн танд өглөө нэмдүргэе. За та хоёрт ч гэсэн нийт телевиз үзэгчтэй өглөө нэмдүргэе. За баярлалаа танд. За нийслэлийн эрүүл мэндийн газрын Улаанбаатар марафонд хизэнээс эхэлж хамтрав. Ер нь яг ямар хамтын ажиллагаатай ажиллаж байгаа юм бэ? За тэгэхээр би товчхон яг энэ марафон Улаанбаатар марафон гэж яг юу болоод байгаа юм бэ? Тэгээд энд эрүүл мэндийн газар яаж оролцож байгаа юм бэ гэж хоёр асуулт. Тэгэхээр энэ бол нэг гүйлт юм уу, эсвэл нэг тэмцээн юм уу, Улаанбаатар марафон гэхээс илүү энэ өөрөө юу вэ гэвэл амьдралын эрүүл хэв маягийг бүтээхээр зорж байгаа идэвхтэй дасгал хөдөлгөөнийг дэмжсэн нийгэм соёлын цогц арга хэмжээ гэж бид нар ойлгох ёстой. Энэ бол ийм арга хэмжээ. За энд бол Улаанбаатар хот 11 дахь удаага зохион байгуулж байгаа бөгөөд энэ удаагийн энэ нийгэм соёлын цогц арга хэмжээг зохион байгуулахад эрүүл мэндийн газар гэхээс илүү 50 гаруй байгууллагуудын 4000 гаруй мэрэгчлэтнүүд оролцож зохион байгуулж байгаа. Эрүүл мэндийн газрын хувьд бол бүртгэлээс ахуулаад барианд орох хүртэлх тамирчдын эрүүл мэндийн оролцогчдын энэ эрсдлийг тооцож аюулгүй байдлыг хангаж ажиллаж байна. Яг эрүүл мэндийн газрын хувьд яаж оролцож байгааг гэхээр бид нар нэг 16 баг ажиллаж байна. 16 баг бөгөөд 6 багийн суурин 5 баг нь хөдөлгөөнт байдлаар үлдсэн 5 баг нь хяналт газар дээр хяналт үнэлгээ хийгдэх байдлаар 138 мэрэгчлэтнүүд энэ нийгэм соёлын цогц арга хэмжээнд оролцож байна. Одоо энэ марафон гүйлтэнд оролцож байгаа оролцогчдын хувьд эрсдлээс хамгаалах анхны тусламж үзүүлэх зорилгоор нийт яг хэдэн цэг байрласан байгаа вэ? Таны хэлснээр сайн нэг байрлалаар 6 гэсэн тэр нь өөрөө яг энэ цэг нь явж байна уу? Тий. Тэгэхээр яг энэ Улаанбаатар марафонтой холбоотой нэг 2 онцлог зүйл байгаа. Бөгөөд нийслэлийн эрүүл мэндийн газраас бол нэг 2 мэдээллийг мессежийг бас нийслэлийнхаа иргэдэд төдийгүй энэ манай нийгэм соёлын цогц арга хэмжээнд Улаанбаатар марафон гэдэг оролцож байгаа иргэдтэй бас хүргэхийг зорж байгаа. За ямар онцлог вэ гэхээр хамгийн ихний онцлог бол 11 дахь удаа зохион байгуулагч байгаа энэ тэмцээн маань энэ жил Дэлхийн хөнгөн атлетикийн холбоо гэж холбоо байдаг юм байна. Энэ гүйлт гэдэг энэ марафоны нэгтгэж бүртгэж авдаг. За энд бид нар хүсэлтээ гаргасан. Хүсэлтээ гаргахаар бид нар тодорхой хэмжээний шаардлагууд тавьсан. Тэр шаардлагаа биелүүлсэн. За тэгээ бүртгүүлсэн. За бүртгүүлсний дараа бид нар марафоно зохион байгуулах гэж байна гэсэн үг. Тэгэхээр энэ бол мэдээж ийм олон улсын төвшөнд хүрсэн бие ангиллын зэрэглэл тооцогдож байгаа ийм том нийгэм соёлын арга хэмжээ болж байгаа юм байна. Эхнийх нь. Хоёр дахь нь бол онцлог нь бол бүх нийгмийн тэр популяцтай бол хүрж байгаа сегменттэй гэсэн үг. Жишээ нь бид нар хамгийн ойрхон юмч гэр бүл байна, ажлын газрынхан байна. За манай хөгжлийн бэрхшээлтэй иргэд байна. За дээр нь анхаарал халамж шаардлагатай тийм хүмүүс байна. Энэ бүх хүмүүс 500 м, 800 м, 1.5 гээд тэгээд 21 км, 42 км гээд энэ маань өөрөө цаашаа яг энэ чиглэл рүүгээ үйл ажиллагаа нь яваад байдаг гэсэн үг. Тэгэхээр эхний онцлог нь бол түрүүний энэ бол бие ангиллын бүр дэлхийн хөнгөн атлетикийн холбооны календарчлан төлөвлөгөөнд орсон тэмцээн гэсэн үг. Тэмцээн юу ах вэ? Нийгэм соёлын арга хэмжээ болчдөг. За хоёр дахь нь бол бүх хүмүүсээ жиг тамруулж чадсан. За 2 нөгөө мэдээлэл хүргэхийг хүсэж байна гэсэн шүү дээ. Хамгийн ихний мэдээлэл нь юу юм бэ гэхээр ерөөсөө эрүүл байхын тухайтад бид эрүүл мэндийн газрыг эрүүл мэндийг төлөөлж байгаа мэрэгчлэтний хувьд бид нар эрүүл мэнд гэхээр сайн эмнэлэгт түшгэлсэн, сайн эмчид суурилсан, эсвэл техник технологийн дэвшил ингээд хөгжил мөгжил гэдэг олон юм ярьдаг байхгүй талбарын нийт бүтээгдэхүүн. Яг үүндээ олон улсын байгууллагууд дэлхийн эрүүл мэндийн байгууллага гэрлээ гэдэг иргэн байлаа гэхэд танд хамгийн сайн эмчтэй, хамгийн сайн тоног төхөөрөмжтэй, хамгийн мундаг дотоодын нийт хамгийн их мөнгө зардаг байлаа гэд таны эрүүл мэндийн 10%-ийг л та
энэ улс та хаанч очиж амьдэрсэн энэ 10% л тэнч шийднэ. 90% танаасаа. 90% дотроо нөгөө нэг амьдралын өдөр тутмын зан үйл тэр дотроо номер 1 нь дасгал хөдөлгөөн юм шүү гэж. Дасгал хөдөлгөөн юм шүү. За эхнийх нь санаа байна. Хоёр дахь нь юу вэ гэхээр дасгал хөдөлгөөн алхах гэдэг юм руу орж ирээд байна шүү дээ. Ер нь бол дэлхийн эрүүл мэндийн байгууллагыг 4,000 алхаач, 8,000 алхаач, 10,000 алхаач гэдэг ингээд олон юмныхын тухай ярьдаг. Монголчууд бол одоо 18-аас 69 насны насанд хүрсэн хүмүүсийнх нь 4.9% нь л энэ одоо шаардлагыг биелүүлдэг өгөөд дунджаар Монгол хүн өдөрт 2372 алхаж байгаа байхгүй. 2372 алхаж байгаа юм чинь бид нар одоо нөгөө эрүүл мэндийн байдал нөгөө олон өвчлөхгүй байж болох байсан өвчнөр олуулаа нас бардаг эрсдлүүдээс өөрсдөө хамгаалж чаддгүй өнөөдрийн одоо дундаж наслалт маань дэлхийн хөгжсөн гээд байгаа орнуудаас 10 гаруй жилээр хоцорчод явж байгаа ийм л одоо зурагтай байгаамаа. Тэгэхээр одоо энэ бид нарыг хүргэх гэж байгаа мессеж бол эрүүл мэнд гэдэг чинь бол танаас хамаарна шүү. Тэрэн дотроо таны алхахаас ч хамаарах юм шүү. Хоёрт нь бол мэдээж энэ алхах гэдэг чинь бол өөрөө олон дэлхийн улс орнууд бол биднээс 3 дахин 4 дахин илүү дундчилж алхаад байна. За тэгээ бид нар бол нэг иймэрхүү байдалтай алхаж байгаа учраас дасгал хөдөлгөөн маань ийм байгаа учраас өнөөдрийн бид нарын эрүүл мэндийн нөхцөл байдал нэг ийм байгаа юм шүү гэсэн энэ хоёр одоо мессежийг хүргээд тэгээд мэдээллийг хүргээд тав хүмүүс Улаанбаатар марафонд идэвхтэй оролцоорой гэж бас уриалж байна. Тэгээд магадгүй энэ Улаанбаатар марафонд оролцоход хайртай гэр бүлээ дагуулад хайртай хэн нэгэнд та олон шалтгаанаас болоод ажлын цаг зав юу байдгийг тэрнээс болоод бас цаг гаргаж амждаггүй байж болно шүү дээ. Тэгвэл тэр өдөр хөтлөөд ч юм уу, дагуулад ч юм уу, түрээд ч юм уу тий. Тэгээд олон сонирхлоороо нэг баг бүлэг болдог, найзууд байдаг бол клубцууд ч юм уу юу гэдэг ямар нэгэн тийм өөрсдөө цагаа өнгөрөөдөг бол нэг удаа ч гэсэн та бүхэн энэ нийгэм соёлын цогц арга хэмжээндээ бас оролцоод цөмөөрөө 5 км-т 10 км-т бас сайхан алхаад ингээд нэг өдрийг бас юугаарч сольж болдоггүй, орлуулж болдоггүй тэр үнд зүйл эрүүл мэндтэй одоо зориулаарай. Бас энэ үйлсэд нэгдэрээ гэж. За тэгвэл Улаанбаатар марафонд оролцохоор зэгч байгаа хүмүүстээ эрүүл мэнд талаас та яг юуг нь анхаарах ёстой вэ гэдэг зөвлөгөө өгөөч. Магадгүй яг хүүхэн юм их хоол идэж болохгүй. Энэ нь одоо ямар нэгэн сөрөг нөлөөтэй байдаг ч юм уу. Тухайн өдөр бороотой хувцс гээл ер нь чинь эрүүл мэнд талаас гэртэж гэмтгээс хамгаалаад одоо хамгаалт зүүх юм уу мэдгүй. Та яг энэ дээр мэрэгжлийн юм өгч хэлэх вэ? Тий. Түрүү манай хөтлөгч маань бас асуусан танай цэгүүд ямар байгаа вэ гэдэг. Тэгэхээр эрүүл мэндийн газар эрүүл мэндийн мэрэгжилтнүүд бол 16 багаараа бид нар 438 мэрэгжилтэн суурин болон явуулын байдлаар тусламж үйлчилгээ бүгдийг үзүүлээд ажиллаж байгаа. За бид нар энэ одоо нийгэм соёлын цогц арга хэмжээнд орж байгаа энэ оролцогчдоо бүртгэхээс нь ахуулаад гараанд гарахаас нь ахуулаад барайнд одоо орох хүртэл бүх нэгдүгээр тусламж үйлчилгээг нь хоёрдугаарт зөвлөмжийн гуравдугаарт хэрэгжилтийг хангаж ажиллаж байгаа. За энэ дээр зөвлөгөө гэвэл ингээд мэдээж бүлэг бүлгээс хамаарад яан зүгээр. Гэхдээ би нэг 21-42 км гэдэг бол илүү гүйлтийн төрлөөр хичээлжсэн ч гэдэг юм уу, илүү туршлагатай гэдэг юм уу, илүү одоо мэрэгжлийн гүгчид бас энд илүү оролцдог. За жишээ нь ер нь бол анх 2014 онд энэ UB марафон маань эхэлж яхад нэг 16,000 хүн оролцож ирсэн бэл. 16,369. За тэгвэл 2025 онд бол нэг 30 гаруй мянган хүн оролцож ирсэн бэл. Тэгэхээр одоо энэ бол энэ тэмцээний энэ нийгэм соёлын арга хэмжээний энэ үйл ажиллагааны цар хүрээ ямар их одоо өсөж хүмүүс ямар их сайн хамрагдж байгаа нь бол харагдаж байгаа. Нэг үе бодвол товчхондоо манайхан бас оролцоод өөрсдийгөө үнэлээд ингээд сурчлаа гэсэн үг. Тэгэхээр зөвлөгөөхөөс илүү ямар одоо зайд оролцох вэ гэдэг айгүй сайн одоо анхаарах хэрэгтэй. За би зөвлөмж гэснээс 5 зүйлийг хэлье. За нэгдүгээр та ямар нэгэн архаг одоо өвчтөе бөгөөд тэр нь ингээ хүндэрчээсэн бол бас оролцоод хэрэггүй шүү. Сүүлийн 5 хоног зүрхээр зөвдөх ч юм уу, гүйлгэх, суулгах ч юм уу, ханих ч юм уу, тийм байсан бол бас хэрэггүй шүү. Хит туранхай, хит тарган бол бас хэрэггүй шүү. 18-аас доош насны болоод эсвэл бас өндөр настай бол хэрэггүй шүү. За тэгээд мэдээж өөрийнхөө тэр хитрхи хүн тоол идэхгүй ч гэдэг юм уу, өөрийнхөө бас хувийн болоод хамт байж байгаа, хамт одоо энэ нийгэм соёлын арга хэмжээнд оролцож байгаа хүмүүстээ бас илүү их анхаарал тавиараа нэг өдрийг сайхан өнгөрүүлээрэй гэж одоо хүсэж байна. Тэгээд
бас нэвтрүүлэгт оролцуулсан танай телевизийн хамт олонд бас энэ уриалгыг нийслэлийн маань иргэдэд хүргэсэн чинь сэтгэлээс баярлалаа. За тэгэхээр ер нь бол тухайн цэгүүд дээр ажиллаж байгаа эрүүл мэндийн салбарын хүмүүс маань яг тухайн үед болж байгаа эрүүл мэндийн асуудлуудыг тэр дорн шийдэж явчих юм байна. Тэгэхээр яг оролцож байгаа хүмүүс яг саяны хэлсэнчлэн хүмүүс бол оролцоход дэмий гэж бас үзэж болох юм байна. Хувийн бэлтгэлээ ер нь сайтар базаах хэрэгтэй байна гэсэн ойлголтыг олж авлаа тий. Шаардлагатай бол өрхийн эмч болоод харьяалын босч байсан гэсэн эрүүл мэндийн байгууллагуудаар ороод бас тэ хэрвээ эргэлзэж ивэл тусламж бас зөвлөгөө авчих бүрэн боломж байгаа. Яг тэр өдөр бол манай мэрэгчлэтнүүд ажиллаж байгаа. За бидний ингээд ярилцах цаг ерөөхдөө дуусч байна. Тэгэхээр танаас нэг зүйл хүсэх гэсэн. Одоо марафон Улаанбаатар марафон маань одоо эхлэхэд бүртгэлийн хугацаа дуусгаад 2 хоног үлдсэн байх шиг байна. Тэгэхээр нийт ад иргэдтэй бас уриалаад та үг хэлээд энэ ярилцлага дуусгая да. За тэгэхээр агуу юм бүхэн жижиг юмнаас эхэлдэг л гэдэг тийм. Тэгвэл алхахад би 3 зүйлийг хэлхийг мэдээж алхах ямар ашигтай олон юм байгаа. Өдөрт та 30 минут алхахад 30 минут нэг 5 орчим мянга л алхах 4500-аас та зүрх судасны өвчлөл 20% хүртэл багаснаа. За бид нар сэтгэл зүйн байдал, сэтгэл гутрал гэдэг ингээ ярьдаг. 19 оны Харвардын сургуулийн эрдэмтдийн хийсэн судалгаагаар сэтгэл зүйн тэр таагүй байдлууд хөнгөн дунд хэмжээний одоо тэр сэтгэл гутралууд бол эмийн эмчилгээтэй адилхан үр дүн өгч байна. Дээр нь нойр бол одоо бид нар чанартай амарч иж маргаашийнхаа шинэ өгүүлэг ирч хүчтэй эхлүүлнэ. Энэ бол та нэг 7 хоногт 5 удаа 150 минут алхсан байхад бол энэ өөрөө 50% түүнээс дэш нэмэгдэж байна гэх мэт. Тэгэхээр алхна гэдэг бол өөрөө таны нөгөө агуу юм бүхэн ингээнээс эхэлдэг гэдэг шиг дасгал хөдөлгөөнөөс ч эхлэе шүү. Тэгээд юугаар ч орлуулшгүй тэр эрүүл мэндэд хөрөнгө оруулж тэр манай нийгэм соёлын цогц арга хэмжээнд идэвхтэй оролцоорой. Тэгээд эрүүл Монгол хүн байж ээж эрүүл улс орн маань хөгжин шүү. Хамгийн эцэст хэлэхэд бид нар ямар ч их мөнгөтэй, ямар ч өндөр хөгжилтэй, ямар ч зорьсондөө хүрсэн байсан дандаа өвчтөе Монгол хүмүүс үлдсэн юм уу? Дандаа өвдсөн Монгол хүмүүс үлдсэн байвал зорьсон газараа хүрсэн ч юм уу ч юм уу те. Тэгэхээр тийм эрүүл Монгол хүн одоо энэ эрүүл сайхан Монголыг хөгжүүлэн цогцлооно гэдэгт итгэдэг. Тэгээд бүгдээрээ арга хэмжээндээ сайхан оролцоороо. Та бүхнийг урьж байна. Бид одоо энэ өөрт тоногдсон үүргээ хангалттай сайн биелүүлж та бүхний амь нас эрүүл мэндэд учрах хэрэгслүүдийг бол бүрэн хамгаалж чаднаа. Баярлалаа дахиад та баярлалаа. Нийгэм соёлын цогц арга хэмжээ гэдэг бол маш оновчтой нэр санагдлаа. Тэгээд энэ одоо нийгэм соёлын цогц үйл ажиллагаанд оролцохоор хүмүүс одооноос эхлээд бэлтгэлээ хангацсан байгаа гэдэг чинь эрүүл мэндэ бодоод алхаад гүүгээд эн чинь маш олон хоногийг одоо эрүүл байхад зарцуулж энэ зөвхөн энэ үйл ажиллагаанд зориулаад тийм ээ. За Улаанбаатар марафон дээр уулзцгаая. Баярлалаа. Манай студид нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга анагаах ухааны доктор профессор Наранбаатар ирж Улаанбаатар марафон дээр нийслэлийн эрүүл мэндийн газар маань хэрхэн яаж оролцож байгаа тухай мэдээлэл хүргэсэн шүү.